слышны в саду даже шорохи. Все здесь замерло до утра. Если б знали вы, как мне дороги подмосковные вечера. Вся из лунного серебра песня слышится и не слышится в эти тихие вечера. Песня слышится и не слышится в эти тихие вечера. Что ж ты, милая, смотришь искоса, низко голову наклоня? Трудно высказать и не высказать все, что на сердце у меня. Трудно высказать и не высказать все, что на сердце у меня. А рассвет уже все заметнее. Так, пожалуйста, будь добра, не забудь и ты эти летние подмосковные вечера. Не забудь и ты эти летние подмосковные вечера. Өдрийн мэнд үзэгчдээ Монголын үндэсний эх орон телевизийн 2014 шинэ жилийн хөтөлбөр үргэлжилж байна. Бид өнөөдөр та бүхэнд Оросын шинэ жилийн талаар онцлохоор шийдлээ. Тиймдээ ч манай өнөөдрийн зочноор Монгол улсын сайд асан Жасран Зөөхөн, Жасраа сангийн тэргүүн Ариун Заяа өргөдөн ирээд байгаамаа. Сайн байна уу та? Сайн байна. Би таныг өнөөдөр аль нэг сангийн тэргүүн эсвэл улс төрийн ажилтнч гэдэг юм уу тэр утгаар нь биш, харин Оросд 7 жил боловсрол эзэмшсэн гэдэг утгаар нь урьлаа л да. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. За би түрүү хэлсэн та Оросд бүр цэцэрлэгээс эхлээд Орос хүмүүжлэр одоо манайхны ярьдаг Орос школоор явсан гэдэг юм лээ. За тэгээд Орос цэцэрлэгт хүмүүжих, Орос сургуульд сурах ер нь хэр хүндрэлтэй вэ? Бага насны цэцэрлэг гэхэр чи одоо баг 2-3 настайгаас явна тий? Тий, 2 настайгаас эхлээл Орос цэцэрлэгээр хүмүүжээд дараад нь Орос сургуульд сураад Москва хотод бас дээд сургуульд сураад тийм ээ. Тэгээд ер нь л бол яг таны хэлдгээр Орос школоор хүмүүжсэн өөрөө тийм Орос хүүхэд гэхэд одоо хэлцдэггүй л дээ тий. Орос сургууль одоо Орос боловсрал бол өөрөө хүүхдүүд нь цаанаасаа л нэг нээлттэй нэг тийм нийтэж тийм учраас аливаа нэг монгол хүүхэд орж ирлээ гэхэд гадуурхах юм ердөөсөө байхгүй. Ингээл хамт олон дотор аваад Маша, Даша, Саша, Света тий одоо тэгэл Ариуна гэл дотор нь ороод явцдаг байсан.
тийм хүндрэл бол ердөөс очраагүй. Хүүхдүүдийн дунд нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Нийт ч байсан байна. Гэтэ Аз царайтай хүүхэд. Яг Аз гэдэг утгаар нь тийм гадуурх ч юм уу тийм баг зэрэг шоглох юм гарч ирсэн үү? Яг хоо шоглох юмнууд бол байна л та мэдээж нэг одоо ингээл нүдээ ингээл нэг тоглодог юу яадаг шүү дээ тий. Тийм юмнууд байгаа. Гэхдээ хүүхэд маань өөрөө бие барихгүй тэр хамт олон дотроо ороод найзлаад явчихад бол тэр одоо гаднах харагдах одоо тэр байдлаараа ялгарх юм ердөөсөө байхгүй. Манлайлал, тэмүүлэл, бусдыгаа дагуулаад ангийн дараагаар томилогдоод явж илаа да тий. За. Тэгээ Монгол найзууд хэрэг байсан бэ? Дан Оросоор явсараад монгол хэлийг хизээдээ сурав. Бараг сурах боломж гараагүй байсан биз? Цэцэрлэгээсээ Оросоор хүмүүжэл дараа нь дахиад Орос дунд сургуульд ороод дараа нь дахиад дээд сургууль гээд. Тий, яг гэхдээ тэр чинь мэдээж нөгөө эцэг эхийн хүмүүжил бас байна л да тийм ээ. Эцэг их хүүхэдтэй хэдий хэмжээний анхаарал халамж тавьж гин. Монгол ёс заншлаа алдахгүй талаар ямар арга хэмжээнүүд авж гин. Тэр тал дээр одоо ёстой жинхэнэ эцэг эхийн үүрэг учраас намайг бол монгол хэлнээс маань одоо алдагдуулаагүй бас яг тэр балансыг айгүй гоё барьж явсан. Би бол бас их тэр шилжилтийн үед нь Орос сургуульд сурж исэн л да. Намайг чинь 8 дугаар ангид байхад манад монгол хэл, монгол бичиг, монгол уран зохиол орж байсан. Тийм учраас маш өөрийгөө тэр талтаа давуу талтай гэж боддог тий. За та хэлэлтэй гэр бүлийнхэн илүү тэн дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Яг жишээ нь яаж сургуулдаг вэ та гэртээ? Одоо өдөржингөө та Оросоор яриад Орос орчинд хүмүүжэл орой за зүгээр энгийн хоол ундаа идэж гэдэг юм уу өдрийнхөө хичээлийг ярихдаа ч юм уу мэдээж монголоор ярина. Яг монгол хэлээ чиг цэврээр нь авч үлдэх ёстой гэдэгт яг ямар арга хэмжээ авдаг гэсэн бол яаж авах? Ном уншуулна. Монгол уран зохиол уншуулна. Тийм л байсан. Манай өвөө чи одоо намайг байнга хажуудаад иргэдээ авч одоо би чи өвөөгийн хамгийн анхны зэн ахгүй. Манай өвөө чи одоо 1992-оос 96 онуудад одоо Монгол улсыг эдийн засгийн хямралын үед нь улс орныг удирдах явсан Монгол улсын ерөнхий сайд асан. Хангалын үзүүрт гэрэл харагдаж байна гэж алдартай. Унаж яваа онгоцны уртлыг одоо үүд нь өргөж татлаа. Хонглын үзүүрт гэрэл харагдана хэмээсэн хүн маань одоо манай өвөө юм байгаа. Жасраагаа. Тэгээд би хүн чинь ер нь өөрийнхөө хүүхдүүдтэй анхаарал халамжаа тавьж төдийлөн чаддаггүй. Яг тухайн үед залуу хүний нэг ажил гэсэн тий их орно гэсэн сэтгэлтэй илүү автагдаад явцдаг. Яг хүүхдийнхаа хүүхэд буюу ач зээнэр нь гараад ирэхлээр яг нөгөө тэр л өөрийн хүүхдтэд гаргаж чадаагүй анхаарал халамжаа өгдөг. Тэгээд ер нь өвөөгийн гараар хүмүүжсэн гэж хэлэхэд болно л доо. Тийм. Тэгээд өвөө маань намайг Монгол ёс заншлаа алдахгүй тал дээр маш их анхаарч байсан. Сургамж зөвлөгөөнүүд өгч байсан. Яг тухайлбал одоо бид ихт чинь баг хүүхэд ахудаа ээж аав эмээ өвгийн зөвлөгөөг тэр бүр ойшоодгүй. Сүүлд одоо 20 гараад ч юм уу 30 гараад ч юм уу нэг орой руу ордог нэг тийм үг байдаг да. Яг үнэ. За нэг тийм үг байвал нэг хэлж өгөөч. Өвөө маань одоо бодоод байхад нь намайг маш их бэлтгэж исэн байгаа юм л та. Хүний яриаг сайн сонсож сурах хэрэгтэй. Гэхдээ хүний ярианы гол чамд хэлэх гээд байгаа тэр утга санаа нь эцэст нь агуулгаддаг юм шүү, тий. Одоо яг хүнтэй ярихдаа хамгийн сүүлд хэлж байгаа юуг нь одоо чамд яг хүргэх гэжсэн одоо тэр мессеж нь шүү. Тэрнийг ойлгож хүлээж авч байгаараа гэж байсан, тий. Одоо бол тэр бодоод байхад яг зөв. Тухайд нэг анзаараагүй. Тийм анзаардаггүй. Тэгэл яг л нөгөө яг л сургаад бэлтгээд л байсан байгаа юм л та. Та түрүү хэллээ уран зохиолын ном их уншдаг байсан. Түүгээрээ чи ингээд монгол хэлийг сайн сурах ингээд мартахгүй байх алах нь болсон. Ямар зохиолууд ер нь галчлан уншдаг гэсэн бэ? Уран зохиолууд байсан да шүлэг, уран зохиол, тэгээд зүгээр цэцэн үгс одоо төврүүд байдаг шүү дээ тийм ээ. Тийм тэр тал дээр. Орос сургууль маань өөрөө хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ гэхээр маш гоё задлж өгдөг. Тэр их дугуулan секц. Одоо миний орж исэн дугуулангууд гэтэл чинь л одоо гэр ах уу те одоо хоол хэрхэн хийх үү, салат хэрхэн хийх үү, торт хэрхэн хийх үү, труд гэдэг байгаа байхгүй те. Трудовое обучение илүү труд тэрний хичээл байгаа. За тэгээд усан сэлэлт байгаа тий усан сэлдэг байсан. Бие бэлтрийн хөгжил талаас нь анхаардаг. За тэгээд
цанаар гулгах, чаргаар гулгах, тишүүрээр гулгах хичээлүүд ордог байсан тий. Тэр чи одоо бие бялдрын л тэр хүмүүжилт нөлөөлөд байгаа байхгүй юу? Бүжгийн одоо тэр секц. Ер нь бол хүүхдийг ердөөсөө чөлөөт зав цагийг яг л хүүхдэд нь зориулаад тэр нийгмийн идэвхтэй байх талаас нь өөрийн задлах талаас нь илүү их анхаарал тавьдаг. Тэр Орос сургууль төгссөн охтуудыг нэг ялангуяа хараад байхад маш тийм нийгэмж, тийм одоо авиаста хүмүүнлэгийн талдаа илүү чадварлаг. Тийм охтууд. Би тантай яриад илгээд зочноод айлхаа марцсан байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент төгчээр EFCO гэдэг Киргизээс жимс оруулж ирдэг юм компани байгаа. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлгийн ивент төгчээр оролцож байгаа хоёр төрлийн ийм сок байна. Нэг нь яблочный сок, энэ алюминий сок, нөгөөх нь улаан далийн сок. За. Алинаас нь авах? Улаан далиас нь. За. Хоёлаа уух явцдаа яриагаар үргэлжлүүлээ л да. Орос Монголын соёлын ялгааны талаар та ер нь юу гэж боддог вэ? Би дээрэс нь таныг өнөөдөр Оросын шинжлэлийн талаар ярихынхаа хажуугаар манай монголчууд ер нь Орос мэрэгчлэтнүүд их орж ирсэн, Орос соёл их нэвтэрсэн. Ер нь Оросудаас л шинжил одоо ёлк тийм ээ. Тэмдэглэж сурсан ард юм шүү дээ. Тэгээд яг ямар соёл нь манад нэвтэрч юу? Ер нь соёлын ялгаа энэ талаар асуухад яа. За баярлалаа. Энэ талаар та ер нь юу гэж гоё амттай юм байна. Сайхан амттай байна. Улаан далийн шүүс бол нэг ялангуяа одоо цусны эргэлтэнд сайн, даралт бууруулдаг тийм ээ. Маш эрүүл мэндэд ач тустай. Тэр Орос Монголын соёлын ялгааны талаар та ер нь юу гэж боддог вэ? Манад нэвтэрсэн соёлоодын талаар одоо энэ ёлк байна. Өшөө. Нэвтэрсэн соёлоодын талаар гэх юм бол ер нь бол манай Монгол соёл одоо удамшил бол өөрөө нүүдлийн соёл шүү дээ тийм ээ. Нүүдэлчин соёлтой. Яг 1921 оноос хойш энэ Орос соёл ер нь манад нэвтрээд манад одоо тэр суурьсан болов гэж үздэг. Хүнийгээ дагаад одоо боловсролын систем, эрүүл мэндийн систем тий бүх тэр юунууд дээр одоо Орос нөлөөлөл орж ирсэн. Үүгээрээ манайхч хөгжсөн. Шинэ жилийн тухайд бол мэдээж эн чинь өөрөө олон улсын шинж тэмдэгтэй, олон улсын баяр шүү дээ тийм ээ. Манай эртний 713 оноос байна да 10 сартаа байсан бол 12 сартаа болж эхэлсэн байна. За тэгээд түүнээс хойш нэг 600 жилийн дараагаар одоо энэ яг шинэ жил гээд 1 сарын 1-ээс тэмдэглэж ирсэн одоо юутай. Өнөө Григорийн хуанлаар. Тийм Григорийн хуанлаар одоо 1 сарын 1-ээс хойш одоо тэмдэглэж ирсэн заншилтай. За шинэ жилийн бэлэг тэмдэг бол ер нь л нөгөө өвлийн өвөө шүү дээ. Санта Клаус хаанаас үүсэлтэй юм бэ? Клаус гэд. Энэ маань судлаад ирэхлээр 4-р зуунаас Туркийн Анатоли одоо өнөөдрийн Турк улсад Николаус гэд хүү яг шинэ жилийн одоо тэр орой үдэш ядуу хүүхдүүдэд бэлэг тараадаг, ядуу айлуудад одоо цонхны завсраар нь мөнгө хавчуулдаг, тийм одоо сэтгэлийн бэлгээ барьдаг заншлаас одоо энэ Николаус хүний одоо тэр гаргасан анх санаачилсан санаачлагаас одоо өвлийн өвгөний бэлэг, өвлийн өвгөн гэсэн бэлэг тэмдэг маань гарч ирсэн байна. Тэгээд одоо хараад байхад манай өвлийн өвөө чинь одоо Дед Мороз гэж байна тийм ээ. Одоо Америкт гэх юм одоо Санта Клаус гэж энэ одоо хойд туйлдал амьдардаг нөгөө л нэг өвөө. Манай өвлийн өвөө бол харин Монгол өвлийн өвөө маань өөрөө бас сүүлээд их гоё Монгол дээлтэйгээ тийм Монгол цэнхэр дээлтэйгээ цасан охинтой. Оросын Дед Морозоос тийм бас өөрөө ялгаад байна шүү дээ тий. Өөрийнхөө үндэснийхээ одоо өнгө аясыг оруулж байгаа байхгүй. Тэр маань өөрөө сайхан юутай сайшаалтай. За өвлийн өвөө одоо миний багын одоо санах дурсамжаасаа за
тухайн жилдээ хэн сайн сурна уу, хэн амжилт ололтууд гаргана уу, тэрэнд өвлийн өвөө бэлэг өгдөг тийм ээ. Удирдлагын дүнгээр онц гарсан Онц гарсан хүүхдүүд манай ээж хүртэл за гэрээ сайн цэвэрлсэн хүүхдүүд одоо бэлэг өгнө, эсвэл одоо ээж аавынхаа өвгөнд сайн орсон хүүхдүүд бэлэг өгнө гэж тэгж байх жишээний одоо өөрөө хүүхдийг бас сурган хүмүүжүүлээд байгаа байхгүй юу. Сайнд тэмүүлэх ёстой, хичээх ёстой гэсэн тийм ухамсарыг өөрөө тэр одоо энэ бэлэгдлэр оруулж өгöd байгаа юм болоо гэж боддتي. Хүүхэд байхад шинэ жилийн баяр хамгийн сайхан баяраас одоо ч гэсэн хэвээрээ байна л та. Тухайд яг Монгол телевиз их цөөхөн цагаар гардаг байлаа. Бидэд Оросын телевизэл голчлон үздэг байсан сайхан үлрийн кинонууд 12 дугаар сар гарангуутал эхэлдэг байсан шүү дээ. Би өнөөдөр таныг зочноор ураад нэг сюжет бэлтгэсэн байгаа. Яг тухайн үед бидэд үздэг байсан үлрийн кинонууд. Тэрийг үзээд хоёлаа эргээд ирэнд орхоо. За тийм. Белый снег не о том, что ветра студеные, а о том, что нету нигде души. Энэ одоо энэ хүүхэлдэг санаж байгаа сте. Снегурочка. Өвөө эмээ хоёр хүүхэдгөө. Энийг бас л үздэг байсан тийм ээ. Снегурочка гэдэг энэ хүүхэлдэйн киног үзэж штэ. Цасан охин байдаг гэдэгт итгэдэг байсан уу? Итгэж штэ. Тухайд жоохон бахта итгэдэг байсан. Тийм тэгэл том болоод ирэхлээр нөгөө нэг ангийн хөрхөн охтуудын чинь нөгөө нэг ураал снегурочка болгодог штэ тий. Би ч гэсэн одоо тэгээ снегурочкагийн төр тоглодог байсан. Тоглож байсан. Ер нь охтын бол гол мөрөөдөл байсан. Тэр гоё цагаан палажийг өмсөөл тэгэл тэрөөр чинь ингээд гүөх гоё. Тэгээ цасан ширхэг охтууд одоо юуны цасан ширхэг охтууд бас байдаг гэсэн. Снегурочкараас гадна тийм охтууд тий. Одоо би тэгээ бидэд Монгол сургуульд бол ер нь Снегурочка цасан охин өглөө өвөг дагаж орж ирдэг. Шинэ 32 он Снежинки гэдэг байсан. Зөв. Энэ бас шинэ жилийн гол тий шүү дээ. Раач гадаад цасан охинод болж байна тийм ээ. Нупа гэдэг. Расскажи, Снегурочка, где была? Расскажи-ка, милая, как дела? И за тобою бегала Дед Мороз, пролила немалое горьких слез. А ну-ка! Тууланд оруулсан Румянова 80 нас хүрлээ. Гэт мэдээлэл гарсан. 80 илүү 90 илүү гэж хандраад тах шиг байна. Мундаг оруулсан байгаа шүү тийм. Хүүхдтэй кинонууд гайхалтай. Чи одоо том хүн дуу оруулсан гэхэд тийм. Тухайд л одоо бараг 30-40 настай хүн байсан юм уу да. Тийм. Энэ чинь л өөрөө маш том соёл шүү дээ. Одоо энэ нөгөөрөө дамжуулаад хүүхдэд бас хүмүүжил олгож исэн хэлбэр тийм ээ. Яг үнэ. Хүүхэлдэйн кино урлагаар дамжуулаад тийм ээ. Урлаг одоо зүгээр томоор ярихаас илүү энэ хүүхэлдэйн кино, үлгэрийн киногоор бид нар чинь сайн мууг ялгадаг, мууг үзэн ядаж үссэн тийм ээ. Одоо энэ тухайн үед би жоохон байхдаа энэ Google-тэйг үздэг байхад за чон л их муу нөхөр байна даа л гэж боддог байсан байхгүй. Одоо ингээд том болцсон хайнаа бодоод байхад үгүй энэ туулаа чи ер нь болдоггүй нөхөр байсан биш үү? За энэ чинь Маруска билүү? Жавар үгэн мөн үү? Тийм байна. Багш байна тийм ээ. Энэ одоо кино нэ. Үлгэрийн кинонууд бас үнэхээр гоё кинонууд байдаг шүү тийм ээ. Энэ киног багтаа үзээд ерөөсөө ямар ч үед сайхан сэтгэлтэй хүнд туслах ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгож авч байна. Тэгээ тухайн үедээ бол би боддоо шүү дээ хүүхэд тахта сайхан сэтгэлтэй байх юм бол би хариуд нь бэлэг авах юм байна л гэж бодож байсан. Яг үнийг хэлэхэд тийм ээ. Одоо бодоход яг тэр бэлэг гэдэг маань заавал материалын зүйл биш тийм ээ. Нэр хүнд одоо тий бусдын одоо тэр таалал хамт олон яг үнэ.
Мы еще у тебя на свадьбе гулять будем. О, салютные! За энэ кино бол одоо хүртэл утга учраа алдаагүй. Баярын шинэ жилийн баяр болохоор байнга л явж байдаг кино. Ироний сүлби 2 гэдээ гарсан байсан юм шүү тийм ээ. Не хочешь отметить свои женитьбы? Хотоо солиод нисчдэг, байраа андуурчдаг. Тийм нөгөө шинэ жилийн өмнөх өдөр найзуудтайгаа баняд ордог. Тий одоо уламжлалтай. Уурын одоо тэр саунд ордог гэх юм да. Одооны хэллэгээр шүү тийм ээ. Тэгээд тухайн үедээ нэг найзынхаа оронд илүүдээ хашрыг авчиад халамцсан байсан. Тийм, халамцсан байсан. Сэрсэн чинь яг Москвад биш, Ленинградад яг адилхан нэртэй гудамжинд, яг адилхан тоот байшинд, адилхан давхурт, адилхан одоо тоот байранд түлхүүрээр ороход түлхүүр нь таарад онгоогоод хот төлөвлөлт нь тийм авь адилхан байсан юм уу? Тийм байгаа байхгүй. Таны энэ зургнуудыг сайхан зургнууд байх шиг байна л да. Тэндээс тэр улаан талбай дээр ахуулсан байна. За таасаа хэллээ тэр хот төлөвлөлт нь бүгдээрээ адилхан. Тийм. Одоо төлөвлөлттэй явдаг байсан байгаа байхгүй юу? Бүгдээрээ адилхан биш, ер нь хот төлөвлөлттэй явдаг байсан. Маань өөрөө маш тийм уг нь нэг талаар эмх цэгцтэй ирнэ, нөгөө талаар бас нэг тиймэрхүү шүүмжилсэн маягийн саний киноноос харахад жоохон ядсан маягийн кино шүү дээ, тийм ээ. Энэ дээр улаан талбай дээр ахуулсан зураг байна л да. Энэ хэдэн оны зураг вэ? Энэ одоо 93 он юм уу болоо да. 93 94 он хавцаал байна. Манай аав дипломатч хүн. Оросын одоо Монгол улсын элчин сайдын яамд олон жил ажилласан. Аюуш гэж хүн байгаа. Тэгээд бид нэр Москвад олон жил болсон. Бас нэг 8 жил Москвад амьдарсан. Энэ дээр яг өвөл байх шиг байна. Ер нь энэ улаан талбай дээр бид хэд бол ер нь телевизээр үздэг штэ. Яг Кремлевский курант гэдэг энэ юуны Кремлийн цагны цохилт. Тэгээд шинэ жилийн уур амьсгал яг тухайн үед яг улаан талбайг ер нь таныг сурж байхад ер нь яаж чимбэгэлдэг байв? Улаан талбай өөрөө болохоор яг нөгөө гол талбай нөхгүй. Гол одоо амин зүрх нь тэр талбай дээр мөнхийн хүн хорхиж байдаг. Орос дотроосоо ч бай, гадаад орнуудаас ч бай ирсэн бүх жуулчид заавалчгүй улаан талбайгаараа ордог. Тухайн үед одоо энэ цаана Ленин мавзолеум байгаа байхгүй. Би ч гэсэн Ленин мавзолейд одоо энэ цаана нь хүмүүс очрлоо зогсож штэ тий. Үнэхээр метрээр очр үүсчихсэн Ленин багштай мөргөх гэсэн орж харах гэсэн тэр жуулчид айгүй их байдаг гэсэн тэр ёс заншилтай байдаг байлаа. Тэгээд энэ шинэ жилээр бол ялангуяа талбай дээр маш олон хүн цуглардаг. Нөгөө л салют бууддаг. Тэг хүн болгон шампанскаа танихгүй хүмүүс хоорондоо хундгаа тулгаал нэгнийгаа үнсээл үнэхээр баяр хүргээл те шинэ эх ондоо аз жаргал хүсэл. Яг тэр он солигдох мөчд хамтдаа ингээл 10-аас доошоогоо тоолол те. Тэгэл салют буудаал ерөнхийлөгч нь том дэлгэцээр бас нөгөө мэдчилгээгээ өгөөл энэ заншилчийг өөрөө бас л эндээс манайх бас авсан шүү дээ тийм үү? Тийм ерөнхийдөө чимэглэлийн талаар нь ярил. Одоо тэр гол сүлд модоо засаад одоо манайхан чинь бас нэг өдөртөө боллоо шүү дээ сүлд модоо гэрэлтүүлэх ёслолын ажиллагаа гэдэг. Тиймэрхүү юм байдаг байв уу? Ер нь бол заншил нь 12 сарын 25-нд ёлка засдаг тийм заншилтай байсан. Одоо ч юм яасныг би мэдэхгүй юм л да 11 сарын 25-нд тийм байсан. Тэгээ ер нь бол мэдээж нөгөө шинэ жилийн маань бэлэг тэмдгмүүд маань өөрөө өвлийн өвгөн за одоо гацуур мод тий чимэглэлүүд нь салют бенгальский огни гэдэг шүү дээ нөгөө нэг жижиг бенгалийн гал тий тэр бүгд шампанск байна. За тэгээд нөгөө шинэ жилээс өмнө хүүхдүүдийг их гоё баярлуулдаг концерт тоглолдог. Тэгээд нөгөө бэлэг өгдөг тий. Миний санах юм Десенкад одоо хүүхдүүдийн шинэ жил болдог гэсэн. Тэгээд ийм Кремлийн
хэлбэртэй ийм бэлгэнүүд. улаан бэлэг тий улаан бэлэг өгдөг гэсэн. Тэрэн дотор мандарин л хамгийн гоё байлаа да. Үнэхээр тэр үеийн мандарин мандарин энэ алюмины үнрээр шинжлэх төсөөлдөг байлаа шүү дээ. Гэтэ би сүүлд нь бодсон тэр үеих тийм гоё байв уу? Эсвэл одоо бид дэндүү их хамттантай болцсон мэдрэхгүй болцсон да. Тэр тухайн үед бол ховрын амттай байсан гэж. Сая хоёлаа шинжлэлээр хөвчлэн үздэг байсан хүүхдтэй үзлээ. Та түрүүн ярьлаа. Цасан охин болдог байсан. Охтын бол нэг гол мөрөөдөл тийм ээ. Одоо хэлээ тухайн үед яг үннийг хэлэхэд одоо шиг ийм юу байх вэ? Элбэг дэлбэг цасан охины малгай сааж нэг хэлбэг байгаагүй. Хаа нэг Орос руу явсан хүмүүс захиж авчирдаг байлаа. Тэгэл бид хэд чинь нэг картоноор нэг болгоол саанаагаал. Тийм. Даже зөвхөн энэ чимэглэлч биш хувцас хүртэл тийм байсан шүү дээ. Цасан охин боллоо гэхэд цасан охины хувцас хэрэгтэй шүү дээ тийм ээ. Гараад авъя гэхлээр дэлгүрт байхгүй. Тэгэхээр яг хуу иви ижимийн л ойдог байсан байхгүй тий. Цагаан палажаар тэгэл маарлаар тэрнийг гоёол тэгэл чимхлүүр одоо цэцэг жижиг юунуудаар цэцэг хийгээл тий. Тэгээ пластик гэж ярьдаг байсан юм гэлтгэн. Тэр нь олдохгүй тийм ээ. Бас захижиж авчирдаг. Тэгээд би өнөөдөр таныг Орос сурж байсан юм чинь тэрийг бүр хийдэг л байсан байж таараа. Тэгээд би ийм цасан охины малгайны эскиз ингэсгээ хийчлээ. Жохон бархил болсон байна. Түрүүн Ариуна та бас хэлсэн шүү дээ. Снежинки болдог байлаа. Бид хэд чинь бас өөртөө гараараа хайчилж чимдэг байсан шүү дээ, тийм ээ? Тийм. Тэрнээс нэг үзүүлэх үү? Тэгээ манай Монгол кинонуудаас ч гэсэн бас гоё шинэ жилийн уур амьсгалтай гоё кинонууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө би чамд хайртай дээр тий. Нөгөө яг төгсгөлийн хэсэг дээр цонхон дээр өөрөө юугаа тулайгаа зураал. Одоо бид нар чинь бас багтаа тэгдэг гэсэн шүү дээ. Цонхоо өөрсдөө чимдэг, өөрсдөө цасан ширэхгүйдээ хийдэг тийм ээ. Таныг хийж үзүүлэх үү? Тэгээ. Тэгээд би тэт ч одоо тэр юм ховор байснаар бахан гайхчлаа. Яг энэ цасан охины малгайг хийхин тулд би тэт чинь гарын дорох материалыг ашигладаг байлаа шүү дээ тийм ээ. Тэгээд ийм хөрхөн энэ яг ийм дээр үеийн ялхны чимгэлтэй байгаад эн чинь тэгэл нэг жил олонгууд нэг нь ингээл хаагчдаг. Тэгэнгүүт энийг нунтаглаад цасан охиныхаа малгайг чимгэлдэг. Өнөө юуныхаа пластикныхаа оронд. Орос сургуулийн бас давуу талыг хэлэхэд хүүхдийн тэр уран бүтээлч сэтгэлгээг бас их хөгжүүлдэг байсан юм байна. Одоо Стен газета гэж гардаг байсан шүү дээ. Хааны сонир. Тэр чинь бас ингээд гоё чимэглээд бас энэ юугаар нунтаглаад бас хийдэг байсан санах юм. Юуны кабинетийн болон кабинет юу гэлээ нэг тийм бас тэрийг их гаргадаг байсан шүү. Ялангуяа баяраар бол хааны сонир зайшгүй гаргадаг байсан тийм ээ. Тэрнийгээ шалгаруулад хааны сонир хийх ажилд юу хэр оролцож вэ? Оролцож байсан. Оролцлоо яах вэ? Ангийн дарга байсан юм чинь. Ангийн дарга байсан тий. Голчлон оролцох байх та тийм ээ. Манай ээж энийг их сайн хийдэг байсан. Би тэгээд ээжийнхээ хийж байснаар хийх гээд үзээд байна л та. Гэтэл ингээд А4-ийн цаасыг их гоё. Одооны хүүхдүүд хийж чадах болов? Юу гэж бодож байна те? Одоо зааддаг болов? Ер нь нэг хамаг юм бэлэн болчихсон. Тий. Саяхан нэг дунд сургалт сурдаг дүүтэйгээ яриад би бас энэ талаар ярьж байхгүй юу? Тэгсэн. Оо, анаа баг ингэж заварсан удаа хийж байгаа гэдэг. Хатаал байгаа ш 500 төгрөг. Тэгэхээр тийм бэлэнчлэх маягийн л тэдний буруу гэж яах вэ? Угаасаа нийгэм нь өөрөө тийм болчиход байна шүү дээ тийм ээ. Бэлэнчлэх сэтгэлгээ. За хоёлаа сайхан баяр болох гэж байхад бас нийгмийн шүүмжлээд юу гэх вэ? Хоёлаа урт сайхан үе байж тий. Одоо тэр маань тэгээ нэгэнт яг хүний хийгээ сурцсан юм хизээ нэгэн цаг заавал хэрэг болж л таараа. Тий, одоо та жишээлбэл эн чинь өөрөө тэгээд удам дагсан юм болж байгаа байхгүй. Би бол хүүхдүүдэд одоо зааж өгдөг тийм ээ. Одоо ингэж хийн, хамт юм хийн, хамт зурга зурна, тоглоомоо тоглоно. Та ч гэсэн одоо мэдээж хүүхдтэй хамт хийгээл
үзүүлээл. За ээж нь ийм хийж чадна. Заримдаа ч гэдэг яг үнийг хэлэхэд тэгэх зав гарахгүй л гүйж идэг шүү. Ингээд Дарина хүүхдүүдтэй гиснээс хэр сайн гэр эзэгтэй вэ? Манай ээж их гоё хоол хийдэг. Сайн гэр эзэгтэй байсан. Тэгэл нөгөө хүмүүжлээрээ дагаад тэмчин тэгээд өөрөө л цаанаасаа л нөгөө яс махны гэдэг шиг тийм ээ. Цаанаасаа л яс махны ажилсаг, гэрсэг. Тийм учраас би бол сайн гэр эзэгтэй. Манайх 3 хүүхэдтэй. Хүүхдүүд маань Өнөр сайхан. Тийм хүүхдүүд маань 5 настай, 3 настай, ой 5 сартай, ойрхон 3 дэрсэн хөөрхөн амтан байгаа тий. Тэгэл одоо ээж нь л гэртээ хамаг бүхий л үүрэг гүйцэтгэн шүү дээ. Улсын ажлаа, хувийн ажлаа зэрэгцүүлж авахаар болж өгдөггүй биш байгаа маа тийм ээ. За ингээд энэ хагацсан тоглоом ашигладаг байсан. Тэгэхэд одоо энийг нутаглах хэрэгтэй. Ер нь нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр. Эмэгтэйчүүд маань л өөрсдөө яг ар гэрээ авч явдаг шүү дээ тийм ээ. Ингээд гинт голод дагаад ирсэн гах ч нэ. Иймэрхүү л ашигладаг байдаг шүү дээ. Тийм. За ингэсгээл нутагланда эн чинь нэг сайхан гэлтэнсэн шигтгэ болчихдог болж байгаа. Охтуудыг орс сургуульд охтуудыг одоо тэр трүүд буюу одоо тэр хөдөлмөрийн хичээл дээр голцсон одоо тэр гэрээ эзэгтээд хэрэгтэй чанаруудыг суулгаж өгдөг. Одоо оёдол заадаг, хоол хэрхэн хийхийг заадаг байсан бол хөвгүүдийг гар урлалтанд тий одоо тэр нөгөө юунуудад нь оруулдаг байсан шүү дээ. Нэрээ тэгдэг байсан шүү. Хөрхөн машинууд хийдэг байсан тэд нар чинь. За ингээ миний цасан ширхэхгүйд болж байгаа шиг наа бас. За Ингээд дэлгэхээр өөрөө юм гоё цасан ширхэг болдог. Хөрхөн байгаа зү. Ингээд энийг одоо өнгөөр наагаад том нь цаасаа уг нь хийхэд их амархан тийм. Гэтэ ингээд чимгэж болно шүү дээ манай үзэгч хүүхдүүд. За би ч гэсэн ерөөхдөө энийг өндөрлөө нэлээд их хугацаа орох юм шиг байна. Тэгээ манай нэвтрүүлгийн цаг богино байгаа. Ер нь ингээд нэг үзэгчтэй харуулчих. Энийг ийш нь ингээд асарч байгаад үзэгч хүүхдүүдтэй харуулхад ердөө ингэж эскиз бэлдээд тойруулаад саагаар наагаад энэ дэр одоо гадуур их байдгийн байлаа. Энэ би уг нь энийг хэрэглэе гэж бодсон. Арай жоохон амжихгүй юм шиг байна. Иймэрхүү саанууд олноор нь цав асгаж байгаа. Тэгээ бид нар наадаг гэсэн. Фламастраар бас дээрээс нь цэцэг зурж болно. Тэгээд хамгийн сүлд нь энийг энд ингээ ирзэн нүхэлж тагаад тэгээд ингээд зөвшөлт байлаа. Бас л тухайн үедээ болж тийм. Энд чинь өөрөө хамтын одоо ээж автайгаа эсвэл хүүхдүүд хоорондоо хамт цагаа өнгөрөх боломж шүү дээ тийм ээ. Хамтын маврлаад. За тэгээд нэлээд их цаг орохоор байлаа. Тийм учраас энийг ингээд төр хошин тавьчих. Үзэгч хүүхдүүдтэй ерөөхдөө заавч тааг нөхчлээ. Өнөөдөр та харж байгаа бит хоёрын өмнөх ширээнд бэлүү байна. Баярын ширээг ер нь бэлүүгүйгээр төсөөлхийн аргагүй. Та ер нь ямархуу түрүүн нэг гэртээ хоол идэг гэсэн шүү дээ. Ямархуу төрлийн бэлүү анх хийж үзсэн бэ? Хамгийн анх одоо 12 настайдаа торт хийж илаа. Тэр маань тийм олон давхраад нэг тийм гоё торт байдаг гэсэн. Тийм торт хийж ийсэн. 12 настайдаа л хамгийн анх торт хийж илаа шүү дээ тийм. За одоо бол янзын гоё. Энэ өнөөдрийн бидний өмнө байгаа энэ тортыг Русская зима гэд та мэдэх байхаа. Манад Орос амттныг манад нэвтрүүлж хэрэглэгчтэй хүргэж байгаа сайхан компани байгаа. Бас манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тагчээр баярлалаа ажиллаж байгаа. Та энэс амсаад өнөөдрийн манай нэвтрүүлгийн ивент тагч ганцхан энэ Русская зимагаар дуусаагүй. Түрүүн би танд хэлсэн энэ Киргиз жимс оруулж ирдэг Эфко гэдэг компани байгаа. Өнөөдөр та бидний энэ жүүсийг энэ жимснүүдийг бүгдийг бидэнд зочдоо дайлаарай гэд өгсөн. Жинхэнэ өнөө манайхан Орос жимс гэж ярьдаг. Энэ бол одоо миний бага насны бас нэг дурсамж байхгүй юу? Хурмаа одоо илжигэн чих шүү дээ тийм ээ. Одоо бол маш гоё энийг тэгэхээр л үнэхээр шинжил бодогддог. Бага насны манд дурсамж. Энэ Эфкогийнхан маань үнэхээр олон төрлийн юм сайхан жимсүүдийг оруулж ирдэг. Нэлээд хэд та бүхэн өөрчлөлтийг хүсвэл нэлээд хэд хэдэн газар тийм явуулын түүц
ажиллаж байгаа жимснүүдээр. Эвко компани маань зөвхөн ингээд дайлаж зогсохгүй танд шинэ жилийн баярын ширээнд чи өнгө нэмэхээр өөрсдийн биеэр хүрчж ирсэн байгаа бэлгээ гардуулахаар ингээд Ой ямар гоё. Эвко компани ажилтныг өрөө. Та баярлалаа. Ямар гоё бэлэг вэ? Совместно монгольско-киргизская компания поздравляет вас с наступающим Новым годом. Спасибо вам тоже. Спасибо. Очень вкусный сок. Спасибо. Спасибо. До свидания. За баярлалаа. Эвко компанийнхандаа баярлалаа. Та сайхан жимстэй одоо таны бэлэг үгээр дуусах байгаа. Түрүүн би таны саяны намссан Русская зима Ой ямар гоё. компани энэ за нөгөө бидний дуртай в лесу родилась ёлочка. За ийм үгтэй любимая гэдэг ийм сайхан бэлэг. Таныг шинэ жилийн баяраа сайхан тэмдэглээрэй гэдэг энэ Русская зима компани хамт олноос танд энэ бэлгийг үлдээсэн байгаа. Баярлалаа. Өстой гоё юм аа. Ингээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн шинэ оноо сайхан ухтаж эх онд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Гэрвэл Батаршгэ. Үзэгчдээ манай Монголын үндэсний эх орон телевизийн шинэ оныг ухтан та бүхэнд өдөр бүр хүргэж байгаа 2014 хөтөлбөр үргэлжилж байна.